Орой өдөр үзэгчтэй эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бидний энэ удаагийн ярих сэдэв бол няраатай холбоотой эхний 3 сар хүртэл нэг гиз дүүрдэг ийм зовир маш их илэрдэг. Инээс болж няраа маш тухгүй байдалтай байдаг. Энэ дээр бид нар бас юун дээр анхаарах хэрэгтэй гэдгийг эцэгчүүд маань ямар арга хэмжээ авах уу, мэдээж ямар шалтгааны улмаас няраа гиз дүүрдэг вэ гэдгийг бид яг ярих гэж байна. Орой өдрийн юмч. Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулаач. Бид нар өнөөдөр ярих сэдэв бол няраа гиз дүүрэнг байгаа юм тийм. За намайг Намуусран гэдэг нярааамч. Одоо нийслэлийн амгалан амарч газар нярааамчир нийт 16 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Зөв. За 16 дахь жилдээ ажиллаж байгаа тэгэхээр няраатай холбоотой маш олон асуудалтай л нүүр тулсан байж таараа тийм. Бидний яг өнөөдөр ярих сэдэв бол няраа гиз дүүрэнг байгаа юм л да. Ер нь гиз дүүрэнг одоо би яг зөв хэлж байгаа гэсэн мэдэхгүй байна тийм. Юунаас болоод үүсдэг юм болоо. Тэгээ эхний 3 сар хүртэл нэг юм тухгүй байгаад байдаг ч хүүхэд тий. За няраа хүүхдийн гиз дүүрэлт бол аюул элбэг тохиолдно. За ээж аав дээр ч гэсэн өдөр тутам болохоор амьдрал дээр тогтолцож ийм одоо шинж тэмдэг байгаа. За өөрөө няраа хүүхэд ч өөрөө нөгөө дөнгөж төрөөд бие махбод бол антон болон физиологид бүрэн хөгжөөгүй байдагтай холбоотойгоор ийм гиз дүүрэх одоо шалтгаангүй өрөөлөх ч гэдэг юм шинжүүд бол гарч байдаг. За няраа гиз дүүрэлт бол хэвийн одоо физиологийн шалтгаанууд гэж байдаг л да. Тэр нь болохоор нэгдүгüрт нь болохоор бол хүүхдийн одоо гизний одоо хөгжил бүрэн гүйцэд хөгжөөгүйтэй холбоотойгоор одоо өөрөө одоо тэр чинь өөрөө зохицуулж чадахгүй байгаа шүү дээ. Наазгаас нь одоо нөгөө хоолтой хоорон тэгээд дээрэс нь нөгөө баахаач гэдэг юм уу тий зохицуулж чадаагүй юм няраа хүүхд байгаа. Тэгээд энэ гизний одоо нөгөө ашигтай бактериуд одоо бүрэн одоо хөгжөөгөө байгатай холбоотойгоор энэ өөр гиз дүүрэлт хам шинжтэй тохиолддог. Мөн хоёрдугаар талаар бол ээжийн хоолтой холбоотой. Ээжийн өөрийн хоолны онцлог байна л да. Өөрөө их сүүс бүтээгдэхүүн хэрэглэх юм уу тий. Өөрөө байцаа хэрэглэдэг ч гэдэг юм уу тий шош хэрэглэх ч юм уу. Иймэрхүү кафеин агуулсан хүнсүүд хэрэглэх юм бол хүүхдийн гиз дүүрдэг. Мөн бас нөгөө хор зуршлын эцэг цөөн тохиолдолд одоо хүүхдийнхаа няраа хүүхдийн хажууд нөгөө нэг тамхи татчаад одоо гэртээ орж ирэх юм бол өөрөө тэр никотины нөлөөж өөр гизийг дүүргэж идэг. Тэгээд хэрвээ ингээд үнэрээр нь өөрөө тэг хүүхд гизсэн тэр нөлөөлөх хүчин зүйл болж идэг. Нөгөө бидний нэрээс нөгөө тооцоолдгүй боддггүй юмнууд аягүй их нөлөөлж идэг юм шүү дээ. Одоо жишээлбэл ингээл нөгөө шүлтэй хоол төрсөн их чинь нэг шүлтэй устай хоол иддэг. Тэрэн дотор ингээл байцаа ирчээд хийгээл байцаатай шүлмэл уугаад байдаг шүү дээ. Энэ ус нөлөөлдөг юм биш үү? Яг үнэхээр хүүхэд нь одоо мэрэгжлийн эмчид үзүүлээ танаа хүүхэд одоо гиз дүүрэлтээр илэрдэг бас өөрөө нөгөө мэсгэлийн яаралтай өвчнөд байгаа л да. Тэрнээс тустай яриад байгаа байхгүй тийм. Тэгэхээр болохоор бол үнэхээр ингээ гиз дүүрээд байна. Танаа хүүхэд ингээд юм гиз дүүрэлт няраа дүүрэлт одоо физиологийн аяндаа зүгээр бол ингээд эмч хэлсэн бол одоо тэр хүнсүүдээ одоо хасах төр хязгаарлах тэгж болно. Үнэхээр ээж болохоор өөрөө нөгөө нэг юм өтгөн аталтын одоо юм зовиртой ээж болно. Тэгэхээр цаанаасаа нөгөө нэг юм гиз хөдөлгөгч бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр тэнцвэртэй хоолт гэдэг чухал ээж юм. Тийм. Шууд хасна гэхээр бас хязгаарлаад байвал бас ээж бас тэрийг идчихэж бас нөгөө тэр зохицуулгаас явдаг гэж болно шүү тийм ээ. Бас тийм тийм. Тэгээ ер нь ингээд нөгөө хүүхдийн гиз дүүрээд байгаа нь өөрөө ер нь одоо нөгөө хожуу дараагийн хүндрэлүүдих ч гэдэг юм уу те. Ер нь одоо нэг юм асуудал үүсэх үү? Үүснэ. Одоо энэ гиз дүүрэлтээр илэрдэг гэхээр няраа нөгөө колик аягүй бас одоо юу болдог байхгүй бас колик бас энэ өөрөө болохоор бол няраа нэлсэн колик буюу няраа хүүхд амьдралын 21 дахь хоногтоос одоо 4 сар хүртэл үргэлжлэх зүйл байдгийг. Энэ болохоор гиз дүүрэх мөн бас нөх шалтгаангүйгээр хүүхд уйлах хам шинж байхгүй юу. Тэг ер нь одоо ингээд өдөртөө болохоор бол өөрөө энэ одоо визитний шалгуур гэж байдаг байхгүй. Тэн дээр болохоор бол юу гэж заасан байдаг вэ гэхээр одоо төрөөд 21 хоногийн дотор илэрх мөн бас өдөрт 3-аас доошгүй цаг уйлах. Тэгээд энэ нь өөрөө болохоор бол нөгөө 3 сар үргэлжлэх гээд. Энэгээр болохоор өөрөө нэлхсэн колик одоо өөрөө илэрч хагаад шалтгаангүй хүүхэд нь уйлаад гиз дүүрээ байж одоо аяндаа өөрөө хүүхдийн бие махбод нэг хөгжөөд ирэхээр антон физиологид хөгжөөд ирэхээр нөрөө аяндаа арилчихна гэсэн үг тийм. За шинж тэмдгүүд нь одоо жишээлбэл одоо тухгүй байх юм байна, таагүй байх юм байна, уйлах юм байна. Өөр одоо ямар шинж тэмдэг үйлчлэх вэ? Өөрөө энэ няраатай холбоотойгоор бас яг энэ уйлах гиз дүүрэх дээр бас няраа дискинез гэж үүдий. Өөрөө энэ коликтэй яг зэрэг ингээд бас шинж тэмдэг болоо явж байгаа. Энэ яадаг коликос ялгаатай нь юу вэ гэхээр хүүхэд нөгөө хүндэрсний дараа 50 болчдөг байхгүй. Няраа колик болохоор уйлал байх гэсэн үг. Тэгээ шалтгаангүй одоо хүүхэд нь уйлах гэсэн үг. Тийм. Удаан хугацаагаар. Удаан хугацаа. Яг өдөрт одоо нийт одоо уйлсан цагийн няраа хүч бол угсаа уйлна шүү дээ. Бүх зүйлүүд нь одоо нэг emotional буюу өөрийг илэрхийлж байгаа
одоо би энд байна шүү, надад одоо ингээд ийм хэрэгтэй байна гэлэрхийлж байгаа зүйл нь бүх юм сөрөг байхгүй юу. Өөрөө 1.5 сараас эхлээд эерэг болоод эхэлнэ. Тэгэхээр хүүхд төрсөй дараа 1.5 бол бүх зүйлээ уйлж илэрхийлнэ. За энэ шинж тэмдгийг бид нар болохоор яг энэ чинь зүгээр болд юм байна нэгэд шууд ингээ анхаарахгүй ч юм уу тоохгүй болохгүй. Хэрэг хүүхэд духгүй тайван биш яхан болоод тэндээ арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь өөрөө хожимын нөгөө нэг урт хугацаанд болохоор хүүхэд болохоор бол нөгөө толгой мигрентэй болох ч гэдэм үү таллаж өвддөг нэг зовөр идэв ш том болохоор тийм юм болох тэгээд өөр бас нөгөө гидсний одоо нөгөө ашигтай бактериудтай бас нөлөөлж идэг байна. Бас хожим нь бас тийм хожим нөлөөлнө тийм тэгээд өөрөө энэ одоо гидсний ашигтай бактери гэдэг маань одоо хэвийн болчих юм бол одоо нэг юм одоо эрдэнэ зохиолч хэлсэн үг гэдэг байхгүй юу. Одоо сайн одоо ажилдаг одоо энэ гидс маань одоо ингээд тархинаас одоо илүү одоо юм хүнд дааж шал бэлгэлдэг гэдэг бас нэг тийм үг бас байдаг. Тэгэхээр бас их учиртай. Гидс аягүй чухал тийм байна. Бас энэ чинь угаасаа л ингээд ийм зовөр өгдөг явандаа арилчна гэж ерөөсө тоохгүй орхиж болохгүй байна. Ердөө болохгүй байна. Хэрэг хүүхэд нь яг ингээд эмчнэр одоо ингээд үзээд танаа хүүхэд ингээд нэлхсэн колик буюу ингээд уйл хам шинжтэй байна гэж хэлсэн бол ээж аваад болохоор бол өөртөө нөгөө нэг одоо Америкийн эрдэмтдийн 5-9 зарчим гэж байдаг байхгүй. Тэр нь яадаг вэ гэхээр одоо хүүхдээ ингээд бүүэлэх те ингээд үлгийдэх те. За тэгээд дээрэс нь болохоор бол хүүхдээ зөөлөн ингэж нөгөө савлаж бүүэлж ингэж алхаж явах хүүхдээ анхаарлыг сарниулдаг байгаа байхгүй юу. Тэр чинь өөрөө ингээ гинт тавгүй болоод ингээд гинт ингээд нөгөө нэг юмар хатгсан юм шиг айгуу час хийж үлддэг байхгүй. Ямар нэг өвчнөө үлмс гэж юм шиг. Тэгэх юм бол ингээд цагаан white nose гэж байгаа цагаан юм дуу чимээ гаргах одоо тоос сурагчийн чимээ ч юм уу эсвэл усны чимээ ч юм анхаарлыг сарниулах ийм арга хэмжээнүүд авдаг. Тэгээд зөөлөн массаж хийх тий. Массаж гэдгснээс би бас нөгөө нэг одоо яг ингээ гидс дүүрэн яг одоо иймэрхүү нөхцөл байдалд тийм эцэгчүүд бас их буруу арга хэмжээ авдаг юм шиг санагдаад байдаг чинь эцэгчүүд өөрсдөө бас ер нь яг юун дээр нь анхаарах юм бэ? Нэгдүгээр ээж бол хоолны дэглэм. Өөрөө нэгэнт хүүхэд нь дөнгөж төрөөд 6-аас хүртэл дан эхийн сүгэр л холлоо. Гэхдээ 6 сар хүртэл тасралтгүй одоо эхийн сүгэр болно. Одоо эхийн сүгэрээ хоолж байгаа хэрэг байх юм бол ээж бол яах аргагүй хоолтон дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ нэг гидс дүүргдэг хүнснүүд хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн. Миний төрөний ярьдаг нөгөө байцаа, шош, одоо кафе, сүнс бүтээгдэхүүн тий тэрийг болохоор багасгах хэрэгтэй. Аавын зүгээс юм бол хэрэг ээж аав тамхи татдаг ч юм уу тий тийм бол тэрийг одоо болох хэрэгтэй тий. За үнэхээр бол байхгүй бол нөгөө хүүхдээ харьцахтаа нөгөө амны ариун цэврээс ачаад хүүхдээ харьцах гэдэг юм уу тий. Мөн бас болохоор бол нөгөө хүүхэд нь яг тийм уйл хамшинчтай байгаад юм бол миний төрөний ярьдаг нөгөө тэр хөдөлгөөнүүд хийн. Тэгэхээр хүүхдийн нөгөө савлах гэхээр энтэй холбоотойгоор нөгөө хүүхд гинт ингээд огцом ингээд шалтгаангүй өрөөлчхөр ээж аваад юу гэдэг вэ гэхээр хүүхдээ сэгсрээд идэх байхгүй. Тийм савсаг. Тэр өөрөө сэгсрэх гэдэг өөрөө тусдаа бас нэг хам шинж үүдээ. Тэр нь болохоор хүүхдийн нөгөө тархин тусаар хүрсэлттэй. Яагаад гэвэл бидний нөгөө нэг ээж аваад чинь контролгүйгээр шууд ингээд хүүхдээ хүчтэй савлаа сэгсрэх. Ингээд идэх. Тийм энэ талаар яг манай Монголд бол хийсэн судалгаа яг одоо орол байхгүй байгаад гадаад хийсэн зөндөө судалгаанууд харахад тохиолддог. Тийм. Тэгэхээр тусаарх. Тэгэхээр нөгөө тэрнээс сэргийлээд зөөлөн хүүхдтэй хөдөлгөх нь. Тийм байна. Бас тэр чин бас их учиртай юм байна тий. Одоо нөгөө нэг хөхүүлчээд ээжүүд ингээд шууд хэвтүүлчихдэг шүү дээ. Нэг бол хэвтэйгээр нь хөхүүлдэг ээжүүд бас байдаг шүү дээ. Энэ өөрөө гидс дүүрэнг одоо яг тэр хам шинжид нөлөөлөх үү? Нөлөөлж болно. Өөрөө болохоор хүүхд чинь өөрөө биний түрүүний ярьсан нөгөө антофизиологийн хөгжил дутуу. Одоо ингээд нөгөө бид нар ингээд нөгөө хоол идчихэд босоо байдалтай байж байгаа шүү дээ. Босоо байж гэдэг. Тэр шиг няраа хөгтлөхөр бол нөгөө энэ ходоодны булчингууд нь одоо юм сул байдагтай холбоотойгоор буцаад ингээд нөгөө хоол идүүлчихэд буцаад авчих гүйлэх хам шинжилгээд идэг. Тийм. Тэгэхээр болохоор хүүхдээ хөхүүлчихэд одоо хүүхдээ ингээд босоо байдалтай тэрвэрнэ тий. За тэгээд дээрээс нь болохоор бол нөгөө нэг 10-аас 15 минут тэрвэрлээ. Дээрээс нь босоо байдлаа тэрвэрлээ. Дээрээс нь зөөлөн хүүхдээ тэрвэрж байгаа гихрүүлэгч гэдэг юм тий. Ийм зүйлүүдийг хийсний дараа болохоор хүүхдээ одоо зориултын орон дээр нь тавина гэсэн үг. Тэгээ хамгаалттай орон дээр тийм ээ. Тий. Одоо нэг гидс дүүрсэн байгааг ингээд нөгөө үзээд идэх шүү дээ. Эцэгчүүд хүүхдийн гидсийг яг дүүрсэн байна уугүй юу гэдгийг ер нь яаж шалгах юм те. Хэрвээ дүүрсэн бол тэнд бас нөгөө массаж хийх бас үр дүнтэй юу? Үр дүнтэй. Одоо хэрэг хүүхдийн нөгөө гидс дүүрээд яхаар өөрөө тавгүй болоо тэгээ гидсэн ингээд чангараад хатуурсан байна тийм ээ. За өөрөө няраа хөвтлөхөр өөрөө нөгөө булчингийн одоо хөгжилтэй холбоотойгоор ер нь ийм одоо гидс юм цардаар байна. Хоёр тишийг одоо ингээд тий цардаацсан байдаг. Хүүхдээ болохоор хэрэг эмгээг байх юм бол одоо нөгөө нэг хоёр тиш биш одоо дээшиг ингээд овоосон байд юм уу тий. Арай өөр байх. Тий өөр тэгээд өөр юм тайван биш байгаад энэ хэрэг хүүхдээ одоо түрүүн нөгөө босоо байдалтай тэрвээ 45 градусаар хүүхдээ тэрвээд хихрүүлчихэд ингээд байдал гидс дүүрээд байх юм бол нөгөө
зөөлөн одоо массаж хийж болно. Тий өөрөө ингээд нарны зүг дав гараа сайхан цэвэрлж угаачаад тий зөөлөн одоо нэг зориултын өөртөө таардаг нөгөө нэг досоороо гараа тусалж зөөл нар цагийн зүүнний дагуу тий зөөл ийлж болно. За тэгээд нөгөө нэг няра хөхтийн нөгөө нэг юм жилэх хөдөлгөөн байдаг ш хөлийн дугуй унжамж жилэх. За энэ дээр анхаарах зүйл юу вэ гэхээр бол ихэнх тохиолдолд болохоор бол няра хөхтийг бид дөнгөж төрсний дараа 24 цагийн дотор нөгөө түнхийн нэг үздэг байхгүй скрининг хийгээд тий үздэг. Тэгээд энэ дээр болохоор танаа хөхөд нөгөө нэг асуудалгүй одоо дахиж давтаж үзүүлэрэг чилээг бол тэр нөгөө жилэх хөдөлгөөнийг хийлгэж болно тий. Яг нөгөө нэг хөгжөөгөө тохиолдол хамаагүй ч бол дараа нь түүний хөгжилт нь бас сөрөг нөлөөтэй байх тохиолдол. Тэрийг бас анхааралтай болгоомжтой ихгүй бол болох юм байна тий. Тэгээ яг нөгөө эмчийнхэн зүгээс нь бүтээгдэхүүнийг хэрэглэж болно шүү дээ тий. Угаасаа ээж аавд чинь нөгөө гиз дүүрэнг чинь өөрөө эмчилгээ зөвлөдөг шүү. Тий өөрөө айгу удаан хугацаар үлж нэг удаа ингээл ягаал 7 өдрийн дараа арилдаг зүйл бол биш байхгүй юу. Амьдралын хэм маяг тий тэгээ өөртөө хүүхдээ асаргаан дээр нэмэлт зүйлүүд ингээд оруулж ирээд давхар эмчийнхэн хэрэгэлсэн зүйлсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд ирэхэд аяндаа одоо ингээд энэ үеийг даван тулна. Тодорхой хугацааны дараа өөрөө чи өөрөө арилжна гэсэн. Тий. Мэдээж нөгөө хүүхдийн бие физиологи хөгжөөд тий одоо нөгөө орчинтойгоо дасан зохицоод юм өөрчлөгдөд нь шүү дээ тий. Тэгэхээр аяндаа арилах юм асуудлууд байна. Мэдээж энэ нөгөө нэг эмгэг онцгийн тийм одоо нөгөө анхаарал татгууц шалтгаан биш л бол аяндаа арилах зөвөрөд байгаа тий. Баярлалаа эмч. За баярлалаа. За эрүүл амьдрал цахаа нэвтрүүлэг үзэгч та бүхэнд амгалан амарч газраас нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Бид яг одоо нөгөө Ниран эрчим тэмчилгээний тасгаас үзэгч та бүхэн нэвтрүүлгээ хүргэж байгаа. За эмч маань сая яг одоо Ниран гиз дөрөн хоол хам шинж гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ? Бид нар одоо эцэгчүүд маань өөрсдөө бас юун дээр анхаарах вэ гэд маш олон зүйлийн зөвлөгөө мэдээллийг өглөө. Нэвтрүүлгийн дараагийн хэсгээс үзэгч та бүхэн маань яг энэ тохиолдолд бас одоо ямар тохиромжтой бүтээгдэхүүн эм бэлтгэл хэрэглэх боломжтой вэ гэдгийг дараагийн хэсгээс үзээрэй ингээд нэвтрүүлэгтэйгээ хамтаагаараа нэвтрүүлэг үргэлжлэн танд хүрч байна. За эрүүл амьдрал цахаа нэвтрүүлэг үзэгч та бүхэнд агаар эмийн сангаас үргэлжлэн хүрч байна. За бид нэвтрүүлгийн өмнө Ниран эмчтэй за хүүхдийн гиз дүүрэлт дээр ямар одоо шинж тэмдгүүд илэрдэг, ямар зовиртой байдгийг тэнд нь мэдээж одоо хүүхд төр ямар арга хэмжээ авч болох вэ, гиз дүүрэлтээс нь яаж сэргийлэх вэ гэдэг мэдээллийг Ниран эмчийн зөвлөгөө мэдээлэлтэйгээр хүргэсэн. За харин одоо үргэлжлүүлээд за яг нөгөө хүүхдэд хор нөлөөгүй хүүхдийн одоо нөгөө гиз дүүрэлтэнд хамгийн сайнаар нөлөөлөх ямар нөгөө бүтээгдэхүүн байдаг вэ гэдгийг бид Захир төмөр компанийн эмч номинтой ярих гэж байна. Тэгэхээр орой мэдрэг танд. Орой мэд хүргэе. Урьж оролцуулж аваад маш их баярлалаа. Баярлалаа танд. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдв нөгөө Ниран гиз дүүрэлт байгаа шүү дээ. Тэгэхээр эмч маань өмнө нь бас нэлээ ярьсан. Тэгэхээр энэ дэр бид нар яг нөгөө хүүхдэд ээлтэй ямар нэгэн хор шаргуу те ийм одоо ямар бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой байдаг вэ гэдэг дээр зөвлөгөө өгөх зүйтэй байх те. За тэгээ. Тэгэхээр ер нь бол одоо Ниран гиз дүүрэлт гэдэг маань бол хүүхдийг төрсэн цагаас эхлүүлээд нэг 3 сар эсвэл зарим тохиолдолд 4 сар хүртэл гэдэг юм чинь бас ярьсан баг. Тэгэхээр тэр үеуд дээр хөвчлэн одоо хүүхдийн гиз дүүрээд ер нь бол маш их зовиртойгоор уйлагнаад шүн унтахгүй байх ч юм уу эсвэл өгөхгүй байх иймэрхүү шинж тэмдгээр илэрч идэг одоо ийм нийтлэг шинж тэмдэг. Тэгэхээр энэ үйл дээр бид нэр одоо бага сартай хүүхдэд илүү аюулгүй тэгээ чанартай баталгаатай юм бүтээгдэхүүнийг ер нь бас сонгож зөвлөвөл тохиромжтой байдаг. Тэгэхээр энэ сонголтын дээр бол хамгийн ихний сонголтоор бид нар Хямлан Бонспацыг санал болгодог. Бонспац гэдэг нь одоо Хямлан бүтээгдэхүүнүүд чи өөрөө нөгөө юм аюуруудын тий одоо уламжлалт гэх юм уу тий энэ одоо юунаас гаргаж авсан эмнүүд байгаад байдаг шүү дээ. Ямар нэгэн хор нөлөөгөө нөгөө няраагаас авахуулаад одоо хүртэл настан хүртэл тий хэрэглэх юм боломжтой юм байгаад байдаг шүү дээ. Яг юугаар онцлог байгаад байна. За тэгэхээр ер нь бол Бонспацаа ярихаас урьдаа бас нөгөө аюуруудын амархан гэдэг талаар хэдүүлээ бас нэг ойлголттой болно тий. Тэгэхээр ер нь бол 50000 жилийн тэртех одоо уламжлалт аюуруудын жороор ургамлын найрлагатай эмийг орчин үеийн эмийн технологиор ингэж бүтээх байдлаар одоо үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн Хямлан компани. За тэг өнөөдрийн ярих одоо манай Бонспац бүтээгдэхүүн ч гэсэндээ бол яг энэ даргачлаар хийгддэг гэсэн үг. За тэгээд Хямлан компани бас нэг онцлог давуу тал нь өөрөө ургамлын найрлагатай эмнүүдийнхаа чанарын баталгааг аюул сайн нөгөө эрхэмлэж явдаг. За энийг нь юу гэж тайлбарладаг гэхээр одоо эмийн чанарын стандартуудыг нь маш сайн мөрдөж эмийн үйлдвэрлэлээ явуулдаг. За тэгээд одоо нөгөө ургамлын аюулгүй байдал дээр яаж анхаардаг вэ гэхээр ургамлаа өөрсдөө тариалдаг. За тариалах явцдаа болохоор одоо тариалангийн талбайгаа илүү эрүүл шин одоо юм хөрсийг бэлтгэж одоо ургамлуудаа ургуулдаг гэсэн. За тэгээд тухайн жилд тариалсан ургамлуудыг дараагийн жилд нь тэр хөрсийг нь ингэж амраах байдлаар ер нь бол ингээд шин одоо тий чанартай
сайн юм урамлыг одоо ийм бүтээх аргандаа одоо нэвтрүүлдэг л гэсэн. Би бас сонсч ирсэн юм яг нэг эмийн ургамал яг аль үе дээр одоо хэдэн сантиметр те дээшээ ургахад аль үе дээр нь эмийн одоо тэр нөлөөлөл нь илүү өндөр байна. Яг тэр үе дээр нь одоо авдагч гэдэг юм уу те. Тэгээд дээрэс нь тэрийг ургуулахын тулд нэмэлт нөгөө бордоо ч юм уу те ийм химийн арилгатай юм хэрэглэдэггүй гэж би сонсч ирсэн юм байна. Тэгэхээр Химлай компани бас нэг онцлог давуу тал нь өөрөө ургамлуудыгаа ерөөсөө тийм химийн найрлагатай пестицидээр ортос шавжаас хамгаалдаг. За бордоон дээрээ ч гэсэндээ өөрсдийнхөө одоо ашигладаг ургамлуудаас ашиглаж бордоогоо хийдэг гэсэн. Тэгэхээр ямар ч төрлийн одоо химийн орц найрлага тухайн одоо нөгөө тариалан болон үйлдвэрлэлийн явцад ерөөсөө ордоггүй. За тэгээд сиропын төрлийн одоо юмнуудыг өнөөдөр ярьж байгаа учраас бас хүүхдийн одоо яг энэ сиропнууд дээр бол дандаа усан суурьтай бидэг. Ерөөсөө спиртийн агуулмж ордоггүй гэсэн үг. Тийм нөгөө спирт чинь бас нэг яг ингээд нэг юм нялах ч юм уу няраа өгдөг айгүй хэцүү байдаг шүү дээ. Нэг юм өндрийг авахд бид нарт хүртэл айгүй өгдөг шүү дээ. Гэтэл бид нар бол хүүхдүүд одоо маш тохирсон. Ямар сандаа одоо няран гизд өөрчлөлтөнд хэрэгжилж авах хэрэгтэй тийм. За одоо яг эднэр маань ер нь одоо яг ямар үйлчлэл үзүүлээд байна гэх юм уу те дотор нь орсон юу орсон найрлага нь ч гэдэг юм уу те. За тэгэхээр Бонифацийн хувьд гэх юм бол найрлагандаа 3 төрлийн ургамлын хандыг агуулж өгсөн байдаг. За хамгийн нэгдүгээрт нь болохоор бидний сайн мэддэг цагаан гааны ханд байдаг. За хоёрдугаарт нь болохоор 2 төрлийн одоо гомдны хандыг агуулж өгдөг. За латин нэршлэр нь бол карум каруикум карум кортикум ч гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ одоо 3 төрлийн ургамлын ханд маань яг ямар үйлчлэл үзүүлж ийнө гэхээр одоо яг тухайн нэрад илэрж байгаа гидсэн ингээд зовирлаад одоо хөлөө гиз рүүгээ татаж уйлж байгаа. Тэр маань одоо юу гэлтэж ийнө гэхээр хүүхэд нөгөө гидсэн чангараад одоо яг тэр гөрөлцөх хөдөлгөөн хит ихсээд тэгээ гидсэнд их хэмжээгээр хий хуримтлагдсанаа гадагшлуулж чадахгүй байгаа учраас гаднаас нь харахад тийм шинж тэмдэг зовир илэрч идэг. Тэгэхээр энэ үед нь энэ одоо 3 төрлийн ургамлууд маань булчинган суллах, за тэгээд гидсний ханыг нь хамгаалах, за гидсэнд их хэмжээгээр хуримтлагдж байгаа хийг нь гадагшлуулах юм үйлчлэгээ үзүүлж байна. Ер нь бол нөгөө хит чангарсан байгаа булчингийн агчлыг нь тавиулах үйлчлэгээ үзүүлдэг гэсэн үг. Тэгвэл одоо яг нөгөө нэраа хөвгтөд энийг яг яаж ямар зарчмаар хэрэглэх юм? Энд чинь 2 бонифац, бонисан гэх 2 байгаа шүү дээ. Яг алийг нь аль үе дээр нь хэрэглэх вэ? Хэр удаан хэрэглэх вэ гэдэг зөвлөгөө эцэгчүүдэд өгч байна. Тэгэхээр гиз дүүрэлтийн үед бол яг эхний одоо миний саяны хэлж байгаа шинж тэмдэг илэрж байгаа үед бол бонифацаа хөвгтдээ эхлээд уулгах хэрэгтэй. За тэгээд өргөжлүүлээд ер нь бол нөгөө нэран гиз дүүрэлт гэдэг шинж тэмдэг маань өөрөө одоо хамгийн удаандаа 4 сар хүртэл илэрх гэдэг. Тэгэхээр яг одоо бонифацаа хэрэглүүлснийхаа дараачаас өргөжлүүлээд бид нэр бонисан тусаалгыг хэрэглүүлж болно. За бонисан тусаалга бонифацаас юугаар ялгаатай байдаг вэ гэхээр одоо гидсний ханы ер нь бол одоо эрүүл байдлыг хамгаалж өгдөг. За тэгээд ингээд нөгөө гидсний хан хоол боловсруулах зам гэдэг ярингуут нөгөө ашигтай бактериуд гэдэг ойлголтууд гарч ирдэг тийм. Тэгэхээр одоо яг бага сартай хүүхдүүд дээр болохоор хүүхдийн гидсний одоо орчин буюу ашигтай бактери одоо амьдрах орчин маань хөгжлийн шатанд ирээл бас явж идэг гэсэн. Тэгэхээр энэ үед дээр нь бид нар бонисан тусаалгыг нь хэрэглэснээрээ хүүхдийн одоо тэр ашигтай бактерийн амьдрах орчин буюу пребиотик гэдэг зүйлийг нь гаднаас авч одоо хэрэглүүлж байна л гэсэн. Яг тэр ашигтай бактери гэдэг зүйлийн маань хоол хижээл нь байхгүй байгаад ах юм бол одоо хангалттай хэмжээгээр гидсний орчиндөө өсөж үржиж чадахгүй гэсэн. Тэгэл одоо нөгөө ашигтай бактерийн хэмжээ бага ангууд хүүхдийн одоо гидс дүүрэх, өтгөн хатах, эсвэл одоо хөнгөн хэлбэрээр суулгах ч юм уу тий. Зарим хүүхдүүдэд нөгөө сүүгээр шингээж чадахгүй ангууд ингээд нэг юм биржрүүтэй одоо шингэн одоо өтгөн гадагшлах гэх мэтчлэн иймэрхүү шинж тэмдэг илрээд идэг. Тэгэхээр энэ бүх завир шинж тэмдгийг одоо бонисан тусаалга маань ер нь бол эмчлэх боломжтой гэсэн. Одоо яг яаж өхөр байна? Одоо тунгийг яаж тааруулах юм те? За тэгэхээр бонифац тусаалгыг бол гидсний одоо дүүрэлтийн шинж тэмдэг илэрж байгаа хүүхдээ яхаа өхүүлэхээс өмнө эсвэл хүйснээс хойш за өвчний хүүхэд ч гэсэн байж болно шүү дээ тий. Өвчний эцсийнхэн дарааж байгаас нэг цаг орчмын дараа эсвэл хамгийн багадаа нэг 30 минутын дарааж байгаас өдөрт 4 туслаар 3 удаа гэх байдлаар өгнө. За тэгээд эмчилгээний одоо үргэлжлэх хугацаа маань болохоор нэг 5 хоног орчим өгөхөд бол аяандаа шинж тэмдэг намжаад эхэлнэ. За тэгээд бонисан тусаалгыг нь болохоор бага насны хүүхдэд бол 10 туслаар өдөрт 3 удаа гэх байдлаар өгч болно.
За тэгээд нөгөө им ярьж байгаа учраас дан ганц нөгөө эмийн эмчилгээнд дээр бас эцэг эхчүүд нь ерөөсөө найдлагд өгч болохгүй. Одоо нөгөө эмийн өгцөм чинь энэ одоо ингээд зүгээр болох хэвээр ингээд хараа суугаад байдаг тийм. Тэгэхээр энэ үед дээр бас давхар нөгөө асаргаа гэдэг юм аа аюул чухал. Яагаад тэгэхээр одоо нөгөө хүүхэд нэг сар болгон үзлэгтэй очиод үзүүлэхээр нөгөө өрхийн эмчтэр маань зөвлөгөө хэлдэг шүү дээ. Тэгэхээр эмчийнхаа зөвлөгөө маш сайн дагах хэрэгтэй. За тэгээд давхар эмийн эмчилгээ авч явах үедээ хүүхдийн одоо тэр гидсний 50 байдлыг нь дэмжих зорилгоор одоо нөгөө тохирсон массажнуудыг нь хийж өгч явах хэрэгтэй ханаа тайвшруулах төрлийн одоо ер нь бол ингээд хөгжим тавих ч юм уу тий. За тэгээд нөгөө ээж маань өөрөө хүүлж авах явцдаа ч юм уу эсвэл угжаар хоолж авах үедээ зөв хөлөх хэрэгтэй. Ер нь бол нөгөө эмчоноос ярьж л байсан баг тий шалтгаан өвчин зөвлөсүүд гээд. Тэгэхээр энэ бүх одоо шалтгаан өвчин зөвлөсүүдийнх нь эсрэг бид нэр эмийн эмчилгээтэйгээ асаргаа гэдэг зүйлээ хослуулж хийснээрээ тухайн хүүхдэд илэрж байгаа шинж тэмдэг завьгуудыг хурдан хугацаанд авч авах боломжтой л гэсэн. За үзэгчтэй бас ээжүүдтэй ялангуяа тий одоо аавуудтай ч гэсэндээ анхааруулж хэлмээр байна. Мэдээж одоо дан ганц одоо ийм байгаа юм чи ингээд та хүүхдээ хоололчоо шууд хэвтүүлвэл энэ одоо шалтгаан нөхцөл нь бол огт арилахгүй. Тэгэхээр эмчийн бас зөвлөсөн зөвлөгөө байгаа. Мэдээж хүүхдийг одоо хөхүүлсэн бол босоо тий одоо ийм тий босоогоор ингээд тэрвэрэд нэг 15-20 минут байх юм бол таны хүүхдийн гиз дүүрэхгүй байх боломжтой гэж зөвлөд байгаа шүү дээ тий. Мэдээж эдгээр одоо хүүхдэд нэраа хүүхдэд зориулсан имийг хэрэгжилж болно. Гэхдээ мэдээж сая эмчийн хэлснээр асаргаа маш чухал шүү гэдгийг бас анхаарах нь чухал байгаа шүү тий. За та одоо бас өөр одоо эцэгчүүдэд хандаж бас юу зөвлөх вэ? Тэгэхээр нөгөө хүүхдэд одоо зөвлөж байгаа бүтээгдэхүүнүүд бол айгүй тийм бас эмзэг бидгтэй. Тэгэхээр эмийн бүтээгдэхүүнүүд бол ямар ч төрлийн эмийн бүтээгдэхүүн дээр судалгаа шинжилгээ гэдэг зүйл бол заавал хийгдсэн байдаг. Тэгэхээр Химлайн одоо эмийн бүтээгдэхүүнүүд маань бүгд одоо клиникийн олон улсын маш олон судалгаагаар баталгаажсан байдаг. За хүүхдийн одоо энэ бүтээгдэхүүнүүд ч гэсэндээ маш олон эмнэлзэн судалгаанууд хийгдсэн байдаг. За манай өнөөдрийн одоо ярьж байгаа Бонисбаз, Бониссан тусаалга дээр ч гэсэн яг хоёулагийн ярилцж байгаа гидсний дүүрэлт болон гидсний дүүрэлтээс одоо бол баалсан янз бүрийн одоо шинж тэмдгийн эсрэг яаж үйлчилж ийнэ, ямар үр дүнд, ямар хугацаанд хэрэглэхэд одоо ямар үр дүн гарсан байна гэдгийг нь хүртэл судалж үзсэн байдаг. Тэгэхээр Бонисбаз эмэн дээр гэх юм бол одоо нөгөө Бонисбаз эмийн судалгаан дээр тухайн шинж тэмдэг илэрж исэн хүүхдүүд маань судалгаанд хамрагдах явцад шинж тэмдгийг бол маш одоо хурдан хугацаанд намжааж өгсөн. За үүнийгээ дагаад нөгөө дан ганц гиз дүүрэх гэдэг одоо зөвөр шинж тэмдэг арилгаас гадна гиз дүүрэлтийн үед бас нөгөө эцгийн талаас айгүй их нөгөө стресстэй, нойргүй шөнүүд их өвөрдөг шээ тий. Тэгэхээр энэ үеийнх нь одоо тэр стресс бухимдал хүртэл ингээд хүнийгээ дагаад буурсан гэсэн хүртэл тийм үр дүн гарсан байдаг. Зөвхөн нэг юмн дээр үр дүн гараагүй. Тийм маш олон одоо тухайн цаг мөчөд илэрж байгаа шинж тэмдэг, тухайн нөхцөл байдалд үүсэж байгаа асуудлууд маань сайн шийдэгдэж байна гэсэн одоо юм үр дүнгууд гарсан бид нар судалгаанууд дээр нь. Баярлалаа танд. За мэдээж одоо яг эдгээрийг хаанаас авах боломжтой. Одоо өнөөдөр бид нэг бичлэг хийж байгаа агаар фарм бол одоо яг албан ёсны одоо борлуулагч гэх юм уу тийм энийн сан байгаад байгаа шүү дээ тийм. За тэгэхээр ер нь бол одоо манай Химлайн бүтээгдэхүүнийг Монгол улсад Цахиур төмөр компани бол албан ёсны дистрибьютороор одоогийн байдлаар 25 жилийн хугацаанд бол хэрэглэгчдийн карт дээр хүргэж байна. За тэгээд агаар фармын хувьд гэх юм бол одоо яг 30 жилийн хугацаанд бол үйл ажиллагаагаа явуулаад Химлайн одоо бүтээгдэхүүний бас албан ёсны одоо хэрэглэгчд хүрэх одоо нэг сувг нь болж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол урамлын найрлагатай эмийн бүтээгдэхүүнүүдийг бүгднийг жоргуугаар эмзүүчээс одоо зөвлөгөөгөө аваад худалдаа авалт хийгээд авах боломжтой гэсэн үг. Мэдээж бас доор гарч байгаа утсаар холбогдоод яг одоо Цахиур төмөр компанийн одоо хүний их эмч нараас зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байгаа тийм. Баярлалаа амч. За баярлалаа. Эрүүл амьдрал цахааны нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ энэ удаад няран гиз дүүрэлт гэсэн энэ сэдвийн хүрээнд мэдээлэл зөвлөгөөг өглөө. Үргэлжлүүлээд үзэгч та бүхэн бас амин дэмийн зөвлөмжийг бас хүлээн авч үзэх болно. За мэдээж одоо ямар цаг үед ямар амин дэм хэрхэн яаж нөлөөлдөг вэ? Бид нар бас амин дэмийг яаж хэрэгэлдэг вэ гэдэг зөвлөгөө мэдээллийг нэвтрүүлгийн дараагийн хэсгээс авах болно. Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Витамины зөв хэрэглээ буланда тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол витамин С-ийн ач холбогдол болон түүний зөв хэрэглээ. За тэгэхээр витамин С нь одоо хүний биеийн
идэвхтэй системийн бүхэл төрлийн үйл ажиллагаанд оролцдог буюу одоо тархлаа дэмжих, төмөр болон коллагены шимэгдэлтийг сайжруулах зэрэг маш олон төрлийн эрхтний үйл ажиллагаанд оролцдог аминд юм байдаг. За тэгэхээр витамин C өдөр тутамдаа одоо хоол хүнсээрээ болон нэмэлт витамин байдлаар хэрэглэх нь одоо цус багталтаас сэргийлэх, эдсийг гэмтлээс хамгаалах, хоноо том хүрхэнд багасгах, за мөн насжилттай холбоотой нүдний болор цайх эмэгээс сэргийлэх ач холбогдолтой байдаг. За тийм учраас та бүхэндээ өнөөдөр витамин C сонгохдоо юуг анхаарах вэ талаар мэдээлэл хүргэхээр бэлтлээ. За тэгэхээр нэгдүгээр витамин C нь одоо усан тусдаг витамин бөгөөд одоо ихэвчлэн илүүдэл нь одоо бөөрөөр ялгардаг. За тэр цитрусийн төрлийн жимсэнд одоо хэмжээтэйгээр агуулгаддаг учраас одоо жимсний шүүсээр даруулж явах нь одоо витамины шимэгдэлтийг, витамин C-ийн шимэгдэлтийг одоо нэмэгдүүлэх ач холбогдолтой байдаг. За мөн хоолтой хамт хэрэглэснээрээ одоо витамин C-ийн шимэгдэлт илүү сайжрах буюу одоо үр дүнгээ илүү хурдан үзүүлэх био хүртгүү өндөртэй байдаг. За мөн витамин C гууж хэрэглэхдээ өглөө болон өдөр уух нь илүү тохиромжтой байдаг. За хоёрдугаарт витамин C-ийн тунг сонгохдоо та килограммжиндээ тохируулан сонгох хэрэгтэй байдаг. За хүүхдэд витамин C-г сонгохдоо одоо 5-аас 10 мг килограмм тунгаар буюу килограмм тутамд 5-аас 10 мг-аар одоо өдөр тутамдаа витамин C уулгаж хэрэглүүлэх шаардлагатай байдаг. Харин ханаад том хүрсэн үед болон одоо альва өвчний эдгэрэлтийн түргэсгэх зорилгоор хэрэглэж байгаа тохиолдолд 10-аас 20 мг килограмм тунгаар хэрэглэхийг зөвлөдөг. За мөн насан туршидчдийн хувьд бол 60 кг-жинтэй хүнд витамин C хоногт 180-аас 300 мг тунгаар одоо тогтмол хэрэглэж авах шаардлагатай байдаг. Харин 80 кг-жинтэй хүний хувьд 300-аас 400 мг тунгаар хэрэглэх нь тохиромжтой байдаг. Хэрвээ насан туршидчдийн хувьд одоо тамхи татдаг болвол витамин C-ийн тунгийн нэмэх шаардлагатай буюу 35 мг-аар одоо тунгийн нэмэгдүүлж хэрэглэдэг. За хэрвээ одоо ханаа том хүрсэн тохиолдолд альва өвчний эдгэрэлтийн түргэсгэх зорилгоор хэрэглэж байгаа тохиолдолд одоо 500-аас 1000 мг тунгаар витамин C хэрэглэх нь одоо тохиромжтой байдаг байна. За 3-дугаарт мөн одоо хамгийн анхаарах шаардлагатай зүйл бол ходоодны шархлаатай хүмүүстээр витамин C одоо хэрэглэхдээ анхаарах шаардлагатай. За учир нь витамин C-г одоо аскорбины хүчил хэлбэрээр нь хэрэглэж байгаа тохиолдолд одоо ходоодны хүчлийг ихсгэх, за тэгээ ходоодны сас бүрхөвчийг цочроох, одоо сэдэрлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. За тийм учраас та витамин C-гийн бүфэржүүлсэн хэлбэрийг хэрэглэх нь одоо ходоодны хүчлийг ихсэгдэггүй байгаа. За одоо жишээлх юм бол Nature Seed брендийн витамин C нь одоо витамин C-гийн бүфэржүүлсэн хэлбэрийг агуулдаг учраас ходоодны шархлаатай хүмүүс хэрэглээд ямар нэгэн байдлаар одоо ходоод цочроохгүй ходоодны одоо шархны одоо сэдэрлийг одоо нэмэгдүүлдэггүй гэдгээрээ одоо давуу талтай байдаг. За дөрөвдүгээрт витамин C-г одоо сонгож хэрэглэхдээ та аль болох байгалийн гаралтай витамин C сонгож хэрэглэхийг хичээгээрэй. За учир нь бол байгалийн гаралтай витамин C нь илүү шимэгдэлт өндөртэй, химийн гаралтай бодвол илүү био хүртгүү өндөртэй буюу одоо амаар ууж витамин C-г ууж хэрэглээд ходоод гидсэнд одоо задраад тэгээ цаашаа илгэнд хоргуужээд эд эсэд одоо шаардлагатай эд эстэй хүрч очих хүртлэх одоо тун нь илүү өндөр байдаг учраас одоо витамин C-гийн үйлдэл нь илүү хурдан үзүүлдэг байгаа. 5 дугаарт одоо баруун аймагуд буюу Баян үлгий, Увс, Ховд зэрэг аймагуудын усны хатуулга өндөр байдаг учраас за бөөрийн чулууны тохиолдлын тоо бусад аймагуудынхтай харьцуулахад арай жоохон өндөр байдаг. За тийм учраас одоо тус аймгаар оршин суудаг одоо иргэд маань одоо витамин C хэрэглэхдээ одоо их хэмжээний усаар даруулж явах шаардлагатай байдаг. Витамин C уусныхаа дараа хэмжээний усаар даруулж явна. За мөн одоо жимсний шүүсээр даруулж явах нь одоо бөөрийн чулуу үүсэх эрсдлээс бас үргэлжлэн сэргийлэх ач холбогдолтой байдаг. За ингээд өнөөдрийн мэдээлэлээр витамин C-гийн зөв хэрэглээ олон ач холбогдлын талаар одоо ярьлаа. За та бүхэндээ эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа.